Автотээврийн хэрэгслийн их биеийн засвар үйлчилгээ стандарттай боллоо. Автотээврийн хэрэгслийн их биед засвар үйлчилгээ хийхдээ зориулалтын ажлын байр, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, стандартын шаардлага хангасан материалыг ашиглан тогтоосон тусгай нөхцөл шаардлагыг мөрдөж, эд анги деталийн онцлогт нийцүүлсэн үйлдвэрлэгчийн технологи аргачлал наривчилсан хэмжээс өгөгдлийг ашиглаж миллиметрийн зөрүүгүй засварлаж анхны төлөв байдлаар нь аюулгүй сэргээх шаардлагатай байдаг. Монгол улсын хувьд тус чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн хуулийн этгээдэд дээрх асуудлыг зохицуулсан бодлого тэдгээрийн үйл ажиллагаанд мөрдөх стандартчилсан баримт бичиг зохицуулалт хангалтгүй байгаагийн улмаас их биеийн засвар үйлчилгээг харилцан адилгүй нөхцөлд чанарын эрс ялгаатай байдлаар үзүүлж байна. Автотээврийн салбарт чанарын дэд бүтцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд автотээврийн үндэсний төв төрийн өмчит үйлдвэрийн газар автотээврийн хэрэгслийн их биеийн засвар үйлчилгээ ерөнхий шаардлага MNS 69/2022 стандартыг боловсруулан батлууллаа. Энэхүү стандартаар их биеийн засвар үйлчилгээ, технологи, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, хүний нөөц, барилга байгууламж зэрэгт тавигдах шаардлагыг тодорхой болгож, нэг стандарт, нэг зохицуулалтын дор ижил түвшинд жигд чанартай засвар үйлчилгээ үзүүлэх боломжийг бий болгож байна. 30 мянган эд анги бүхий 1800 орчим салангат хэсгийг хооронд нь уялдуулж автомашиныг нэгэн цул болгодог хамгийн чухал бүрэлдэхүүн болох их биеийг стандартын дагуу засварлацгаая. Алтан шар зам тань үлцийтэй байх болтугай.